Watching the video that you Сайн бацгаана уу? Хүндрэлтэй подкастын маань нээлжид нэгэн дугаарыг хин хүрээд эхлэх гэж байна. Тэгээ та бүхний өмнө өнөөдөр маш сонирхолтой зочин байгаа. Тэр хин гэхлээр барилгын инженер мэрэгжилтийг эдийч урлаг орон зохиол сонирхогч. За тэгээд олны дунд одоо рок лам за мөн халдсан гэдэг нэрээр алдартай. За тийм хүн байна. Тэгэхээр өөрийгөө танилцуулаач. За сайн бацгаана уу? Энэ подкастыг сонсож байгаа нэг сонсогчдоо магадгүй өдөр орой аль альнийх нь мэндийг хүргэе. Хэзээ сонсож байгаасан шалтгаалаад. За тэргэл маань аваа сая ерөөдөө тавчхандаа танилцуулж ажиллаа. Би барилгын инженер мэрэгжилтэй. Гэхдээ урлаг болон утга зохиол, уран зураг гэдэг зүйлсүүдээс хол хөндөй явж чадахгүй гэдгээ аль эрт ойлгочихсон. Хүмүүс яг рок лам гэж бас их ярьдаг. Яг ерөөдөө бол яг арья гэдэг намайг. За тэгээд өнөөдөр яриад байгаа ерөнхийдөө яг ямар хуу төрлийн зүйлсийг ярих гэж байна вэ гэхлээр илүү одоо дэлхүү ном, за мөн урлаг, за тэгээд яг өнөөдөр те одоо бас барилгын инженер гэдэг яг мэрэгжил манаас их содон байгаа. За тэгээд гэх мэтчлэн ерөнхийдөө зүйлүүдийн талаар ярилцах нэ гэж ерөнхийдөө бол төлөвлөсөн байгаа. За тэгээд эхний одоо сэдвийн ариагаас асууя. За тэгээд ном унших ер нь бол ном гэдэг зүйлээс эхлэе гэж бодлоо. Тэгээд ном гэж юу нэхлээ таны хувьд яг юу байдаг вэ гэж асууя. Ном гэж юу? Яг номыг хүмүүс маш олон зүйлсээр тодорхойлсон байдаг. Одоо бидний төгөөрөл мэдхээр бол ном бол ертөнцийг харах цонх гэж хэлдгээс болоо тийм ээ. Маш олон зүйлсээр тодорхойлсон. Яг миний хувьд ном гэдэг зүйл юу юм бэ гэвэл зүгээр л нэг жижигхэн цаас гэдгээр хүлээж авал илүү зүгээр юм болов. Магадгүй тэр жижиг цаасан дотор эсвэл тэр жижиг цаасын цаана юу нуугдаж байгааг би мэдэхгүй. Тэнд нууц оршиж байгаа хүмүүс нууц оршиж байгаа газар руу их тэмүүлдэг нь тэр нууцыг олж мэдхийн тулд их тэмүүлдэг гинэ. Олж мэдснийхаа дараа харин яг ямар үйлдэл гаргадаг бол ямар үр дүнд хүрдэг бол тэд нар бас маш тодорхойгүй. Аливаа зүйл зарим зүйлс магадгүй нууцаараа байхдаа илүү сонирхолтой байдаг. Тэгэхээр миний бодлоор ном гэдэг зүйл маань болохоор зүгээр л нэг жижигхэн цаас ардаа харин нэг зүйл нуучсан. Тэр нь л намайг хөтлж байгаа нэг тийм сонирхолтой зүйл юм болов гэж бодож байна. Nice. За тэгээд ингэж тийжтэй ардталтаа юм нуучсан сонирхолтой гэж байна. Тэгэхээр яг аригийн хувьд одоо ямар хуу төрлийн ном дэлхүү уншдаг вэ? Ерөнхийдөө бол анх яг ном уншиж эхлэхдээ уран зохиолын номнууд маш их уншиж эхэлж байсан. Одоо болохоор хувийн хөгжил сүүлийн үед уншиж эхэлж байгаа. Мэдээж адилхан ном гэдгийг би саяхан л яг мэдсэн л дээ. Тэгэхээр маш хангалтгүй уншигч байсан байгаа би. Одоо хүртэл ч гэсэн утга зохиол, уран зохиол, хувийн хөгжил гэж нэг ялгаадах шаардлага надад байхгүй юм шиг. Магадгүй уран зохиолын номноос уншингуудаа гол санаа өгөгдөл би энэ номыг уншаад ийм зүйл ойлгож авлаа гэж хэлхээсээ илүүтэйгээр уран зохиолын номноос зүгээр л тэр сайхан мэдрэмж таашаал тэр зүйлсүүдийг мэдрээд өнгөрөх нь илүү зохистой юм болоо. Мэдээж та ийм зүйлсүүдийг ойлгож авлаа, би ийм зүйлсүүдийг хэрэгжүүлмээр байна гэдэг зүйлсийг тэр хариултыг болохоор хувийн хөгжлийн номноос ч юм уу ямар нэгэн тийм тайлбар төлөвчийг ямар нэгэн тиймэрхүү номнуудаас сайвал илүү үр дүнтэй ах гэж би бодож байна. Тэгэхээр уран зохиолын номноос бол бид нар зүгээр л мэдрэмжийг мэдрээд өнгөрөх нь илүү их үр дүнтэй ах гэж хувьдаа бодож байна. Сүүлийн үед болохоор би хэн нэгний намтар зааварчилсан ном одоо жишээлбэл үүдээ чи тэгээ ямар нэгэн урсгал чиглэл утга зүйлийг тодорхойлсон тийм тодорхойл номнууд л уншиж байгаа нь мэдээж яг нэг номоо заавал дагнаад уншаад явна гэж бол байхгүй. Магадгүй би энэний дараагаар Библи уншаа явж байгаа ч гэж үгүйсэхгүй шүү дээ. Тэгэхээр яг ийм төрлийн ном уншдаг гэж хэлэх нь бас жоохон онцгой хариултах. Яг тухайн үеэсээ болж тухайн цаг үеэсээ ямар мэдрэмжэнд хөтлөгдөж байгаасаа юу олж мэдмээр байгаа, юу хүсэж байгаагаасаа шалтгаалаад ямар төрлийн ном унших нь холбогддог байх гэж бодож байна. Зөв ойлголоо. За миний хувьд болохоор яг илүү хувийн хөгжлийн талаар, бизнесийн талаар ном уншдаг. Яагаад тэгэхээр бас нэг өөрөө яг энэ салбарт тодорхой хэмжээний хүч үзээд тодорхой хэмжээний юм хийж байгаа болохоор яг энэ талын номноос яг надад хэрэгтэй мэдрэмжүүд нь зам мэдлэгүүд нь дэлхүү яг байдаг болохоор илүү уншдаг. Тэгээд би ерөөсөө яг өөр ингээд утга зохиол за чинь Harry Potter ч юм уу яг иймэрхүү ном уншиж чаддаггүй байхгүй юу. Ерөөсөө ингээд уншиж чаддаггүй ерөөсөө ингээд юу гэх юм мэдрэмжийг нэг авч чаддаггүй юм шиг байна л да. Саяны ерөөхдөө яриаг сонсож байхад. Тэгэхээр
яг ингээд яг миний хувьд л болохоор уран зохиолын ном уншихлаар энэс яг юуг нь авах юм гэж боддог. Тийм төрлийн хүн байдаг. Тэгэл илүү бизнесийн яг стартап гэж юу юм гэдэг ч юм уу. Тэгэл иймэрхүү маш олон төрлийн номнуудыг яг сүүлийн үед уншиж эхэлж байгаа. Ер нь тиймэрхүү бас тиймэрхүү одоо сонирхолтой. Тэгэхээр бас энэ өөр үнцэг гарч ирж байна тийм байна. Одоо яг саяны хариултан дээр бас хаслттай өрсөн шүү дээ. Хүн ингээд нэг зүйл ингээд хүлээл үүсгдэг дээ. Тэгээд хүлээлт үүсгэж жагаад магадгүй нэг кино нээлт их гээд трейлерээр цацчих юм уу тий. Маш их довтлож хүлээлт үүсгэж жагаад үзснийхаа дараах сэтгэл баг зэрэг унахыг үүсгэхгүй байдаг шүү дээ тий. Яг тэрэн шиг уран зохиолын номыг уншиж эхлэхдээ за би эндээс ийм зүйлийг олж авах юм байна. Ийм юм ойлгох юм байна гэж хүлээлт үүсгэлгүйгээр гоё мэдрэмжэндээ хөтлөгдөд унших юм бол одоо уран зохиол гэдэг зүйл чинь тэр уран зохиол, утга зохиолын гол сайхныг бидэрт мэдрүүлэх гээд байгаа нэг тийм гол санаа байгаа даа шүү дээ. Тэгэхээр тэрийг ингээд мэдрээд авах хэрэгтэй. Мэдээж чиний хувьд ингээд мэргэжлэгээ холбоод стартапын дээр тухай ямар нэг тийм бизнес хөтөлбөрийн намууд уншаа маш үрж өгөөжтэй. Учрамчааг мэргэжлэрээ яваад тий яг л тэр зүйлсүүдээр танихаас өөрийгөө ингээд хөгжүүлээд явж байгаа гэдэг чинь маш үр дүнтэй. Тэгэхээр тухайн цаг үе хүн хөөний сонирхол гэдэг бүх зүйлсүүдээс хамаарат унших номхон төрлүүдийг шийдэх зохистой байх таг. За тэгэхээр одоо ингэ сонсож байгаа хүмүүс унаас гайхах байх л та тий ингээл ном яриад ингээл төрлийн ном хамаагүй ингээл амар үнцэг өөр гэл ярьж байна. Тэгэхээр ер нь бол яг сонсож байгаа хүмүүс дэлгэхэд яагаад ингээд ном унших юм те яагаад заавал яг номыг физикал ном унших юм. Одоо чи сүүлийн үед ингээл подкастууд их болцсон, подкастад дамжуулаад аудио бүкүүд их болцсон. Тэгээд одоо юу гэх юм номны талаар ингээд ревю хийгээ гаргацсан юм жижиг текстүүд их болцсон те. Тэгэхээр яг ингээд ном уншин ялангуяа яг бит номыг уншина гэдэг өөрөө яг хэр чухал зүйл вэ яриа гэвд. Энд дөр би баг зэрэг жоохон оршиж. Яагаад тэгэхээр ном уншихын ач тус яг ингээд та яагаад ном уншдаг юм бэ? Эсвэл ном уншсанаар ямар өөрийгөө авах вэ гэдэг асуултууд орж ирдэг. Би яг тэр хүмүүсийн асуултанд наар сархан хариулахын тулд би уран зохиолын ном уншсанаар төвлөрөх чадвар надаас эсвэл үгсийн сан маань илүү нэмэгдэн, ой санамж маань нэмэгдэн, яг энэ мэрэгжлийн ном уншсанаар да ийм мэдлэг олно гэд яг над руу чиглэсэн зүйлсүүдийг би хариулж болно л доо. Гэхдээ энэ ном гэдэг зүйл, утга зохиол гэдэг зүйл маань зөвхөн ингээд хувь хүн болох миний ингээд хүрээлэлээр биш. Бүр ингээд томоор харж үзэх юм бол нийгэм даяараа нөлөөлж идэг зүйл юм болов гэж бодож байгаа. Нэг жижигхэн жишээ тусахад Америк иргэний дан 1861 онд болж эхэлсэн. 1865 онд төгс иргэний дан хүн болоо мэдчихэж байгаа. Иргэний дайны гол яг point нь юу вэ гэхлээр одоо хар арьснууд буюу боолчлын нийгэм оршиж байсан тийм ээ. Боолчлын нийгмээр одоо магадгүй миний боол энэ тэнд орогцсон явж хагаад чамтай таарах юм бол чи миний боолыг буудчаад хэдхэн доллар өгөөл амин цайлгах нэг тийм аимшигтай нийгэм байсан байхгүй тэр хүмүүсийн үед амьдрахыг эцэсгөө те тэр боол хар арьснуудын хувьд боолчлын нийгмийг харсан нэгэн зохиолч эмэгтэй нүдэрээ хараад мэдрээд зохиол бичсэн байдаг. Тэр зохиол нь уншаад доотлоос дээдсүүд хүртэл бүх хүмүүс уншиж эхлэгдээд дээрээ төрийн удирдлагууд нь хоорондоо тэмцэж босоод эцэст нь иргэний дан болоод 1865 онд өндөрлсөн байдаг. Яг энэ зүгээр л нэг л хүчин зүйл нь л дээ иргэний дан болох гэсэн. Гэхдээ энэ ном гэдэг зүйл маань тэр иргэний дайны эхлүүлсэн нийгэм даяар эхлүүлсэн тэр нөлөөлийн нэгэн хэсэгт нь бас багтж явж ирсэн байгаа. Гэх мэтчлэн маш олон жишээ төрдөл номны төв үр нөлөө байгаа л та. Тэгээд тоглоомоо сайн хэллээ тий. Яг ингээд аудио бук маш их гарцсан байгаа. Би хүсвэл зүгээр л утсан дээрээ M+ татаад ч юм уу SoundCloud-ос подкаст сонсоод явах, номнуудынхаа төвчл хэлбэрийг илүү богино хугацаанд сонсоод явах. Зөвхөндөө заавал нэг тийм хүнд ачаа болох ном хийгээл түүртэл яваад байх шаардлагагүй л дээ. Хүн өөр байдаг юм бол эсвэл зарим хүмүүс болохоор яадаг гэхлээр яг цаасан номны хуудсыг эргүүлж одоо уншихтаа голмож магадгүй ингээд хуудсыг эргүүлж захтай илүү яг таашаал авт юм болов гэж яриад байдаг шүү дээ. Тэгэхээр яг л тэр хүнийхээ сонирхлоос шалтгаалж хэрвээ та үнэхээр завгүй ном уншмаар байгаа тэр номны тухай баг зэрэг мэдлэгийг авмаар байгаа бол подкастын мэдээ сонсч автобуснаа төгжрээд явж байхдаа тий мэдээж автобусанд төгжрээд явж байгаа юм уу машин бариад явж байхдаа хүн ном уншна гэж бодлоо шүү дээ. Ном унших та подкаст сонсвол танд үнэхээр илүү цаг хугацаа бол хийм хэмжээнд юм ээ. Тэгэхээр та сонсмоор байвал сонсч уншмаар байвал уншчих. Ерөөсөө л яг нэг юм хоёр сонголт. Хүнийг одоо тиг инг гэж хотлоо номлох шиг амархан зүйл бол байдаггүй. Чи ном унш гэж загнах холмош амархан. Гэхдээ тэр хүнийг ном уншихад хөтлөх бол аюу хэцүү. Нэгсэндээ хүмүүст нөлөөлөх аюу хэцүү гэдэг юм байна л да. Магадгүй би 10 жилийнхаа нэг найзыг ч юм уу те өөрийнхөө уншиж ирсэн нэг номыг авчаал чи энийг уншчих гэдээ уншиж байгаа өгөх юм бол тэр хүн унших магадлал маш бага байхгүй.
Би өдөр болгон хажууд нь 5-аас 10 минутаар ч хамаагүй ингээд ном уншаад сууж явах юм бол тэр номыг уншия гэдэг тийм баг зэрэг сэтэл төрж магадгүй. Энэ нас хүнд нөлөөлж байгаа нөлөөлөл юм болоо гэж би бодож байгаа. Аа. Тэг нөгөө хүүхдтэй ном уншуулахын тулд өөрөө нөгөө ном унш гэдэг шиг тий. Одоо нөгөө еврейчүүдийн нэг гоё арга барил байгаа штэ. Одоо ном уншуулахдаа одоо бид нар бол номыг айгүй их дээдлээл айлуулах дээр газар ном байж хахад ер нь бол тэр болгон харж байгаагүй тийм ээ. Гэр дотроо явж байхад шалан дээр ном хөвтөж байгааг бид нар бол тэр болгон хараагүй л үү дээ. А гэтэл еврейчүүд болохоор шалан дээрээ ч нойлын постгийн дээр ч газар хаан ч гэдэг ном хаасаагүй хөвглөрч идэг. Хүн зүгээр л нэг ажиллаа хийж байгаа л магадгүй хоол ичээд аяг таагаа угаачаад чөлөө цагаар ингээл буудан дээрээ налаагаад суухтаа уцаа оролдог. Буудан дээр налаад суухад хоёр талд чинь хоёр өөр төрлийн жижигхэн хүүлгийн ном байхад магадгүй тэрийг сонирхоод уншдаг гэнэлтэй. Тэгэхээр еврейчүүдийн нэг тийм хүүхдээ номонд оруулах нэг юм арга барил байдаг юм байлээ. Яг түүнтэй адилхан нөлөөлөл гэдэг зүйл айгу үр дүнтэй гэдэг юм болов. Ямар гоё юм бэ те. Аа. Ер нь еврейчүүд ямар зэвүүн гараад байдаг те. Ер нь бол тийм шүү. Оюуны тийм чадахын үед бол манайхан гэтээ дутгааргүй байгаа шүү дээ. Одоо жишээ нь гэдэг чинь яг энэ жоохон баталгаагүй мэдээлэлтэй би нэг уншлаас юм аа. Оюун ухаанд хүн хаана үссэн бэ гэж байгаа. Тэгмүүд шинжлэх ухаан маань болохоор Африкт төсчихсэн ингээд нотлчихсан байгаа л те. Хэддүгээр зуунд ч гэлээ те. Одоо сармөгчин модноос бууснаар энэ маань оюун ухаанд хүнийг хийсэн хамгийн анхны степ, хамгийн анхны алхам болсон юм нэ. Гэтэл тэр цаг үеэс өмнө Монголд хадны сүг зураг үүсчихсэн байсан байгаа байхгүй юу. Тэр чинь хүн оюун ухаандаа бодоод гаргана чадвараар ур чадвараараа тийм ээ. Бүр ингээд цаашлуулаа ярих юм бол гурвалжингийн одоо хууль буюу альва зүйл 3 хөлт дээр тогтно гэдэг тэр хуулийг баталгаас айл өмнө Монголд толгойн 3 чөлөө үүсчихсэн байсан шүү дээ. Бид ч энэ дээр анализ хийх хэрэгтэй л болно бол. Тэгэхээр манай одоо аюун сэтгэлгээнээс гадна энэ ахуу гэдэг зүйл маань маш үнцэнтэй зүйл байдаг юм лээ. Би энийг сүүлийн үед л ер нь бол их ойлгож байгаа. Толгойн 3 чөлөөнөөс ахуулаад би минимал гэдэг одоо зүйлийг хэв маягийг маш их судалж үзсэн л дээ. Өөрийнхөө хэмжээнд. Гэтэл минималыг судлах юм бол бид нар ингээд жоохон судалж явж байгаа зэн буддизм дээр очиж байгаа. Зэн буддизм маань өрөөнийхөө хувьд тавилганы үед ямар ч тийм илүү дутуу тогшил дагаварс байхгүй. Сэтгэлгээний хувьд ч гэсэн үнэхээр минимал экстрем төвшөнд байгаа юм шиг хэдийч 13 дугаар зууны үеийн монголчууд маань гэрээ тэмээнээр ачаад нүүцдэг гэсэн хүмүүс ямар төвшний минимал хэв маягтай байсан бас тодорхойлоо гараад ирж байгаа байхгүй. Тэгэхээр манай ахуу гэж нэг маш тийм гайхалтай зүйл бас энэ хажуугаар байгаад байгаа юм лээ. Тийм шүү те. Харин тэ. Яа. Өөр ингээд яриад ингээд гой түүхэн яг ийм бас сонирхолтой байж магадгүй гэсэн яг Монгол одоо өв соёлын дагуу тиймэрхүү уншижсэн номнуудаас юу вэ? Өв соёлын дагуу гэх юм бол яг одоо бид нар зүгээр интернет маазар ороод ном хөдөлж авч болно л та. Гэхдээ Арслантай гүрний тэр нэг хожин номын хөдөлөө байдаг та. Тийшээ ороод 5,000 төгрөг барьж очивол Дармын Батбаяргаан Айсу баярын зам гэдэг номыг авах юм а гэх юм бол хин нэгэн чанд гаргаад өгчин л дөө. Тэр номнэр болохоор маш жижигхэн өгүүлэлгүүд байдаг. Тэгээд Монгол ахуйг ингээд сургамж сургаалуудтай хослуулсан тэрнээс гадна хүнд ингээд өгөх тэр мэдрэмжийн хувьд маш дээд зэргийн мэдрэмжийг өгдөг. Би одоо өөрөө нэг тийм хөдөөг өсөөгөө хонь мал ингэж малаж хөдөө өссөн хүүхэд биш хэдий ч Монголын нэг тийм ахуй хонь маллах зүйлс нэг тиймэрхүү зүйлсүүд ямар гоё байдгийг би тэр номоос ингээд уншаад мэдэрч байгаа байхгүй юу. Тэгэхээр Дармын Батбаяргаан Айсу баярын дүн гэдэг жижигхэн ном байгаа. Уншихад маш их түүртгэхэргүй. Тэр номыг унших юм бол бас их зүгээр л дээ. Саяны шинжлэх ухааны баримтууд нотолгоонуудтай зүйлсээр би Акимуга сүүлтэрчсэн номноос ихэд бол уншиж байсан. Яг эргэлзээ төрүүлсэн л дээ надад болохоор оюун ухаанд хүний өссөн он тооллын хувьд тийм ээ. Эсрүүлчээс аваад үзэх юм бол шинжлэх ухаан маань өөрөө ингээд цаг үед хөгжин дэвшиж ингэж бас урагшилж идэг болохоор 100% итгэхэд баг зэрэг бэрх юм болоо гэж би боддتي. Одоо юу гэдэг чи саяны тэр баталсан юунаас ахуулаад бид нар бүгдээрээ л мэдэн штэ. Донцод зууны үед дэлхийг овойд хэлбэртэй гэдгийг нотлохчихсан хүмүүс гэртээ шаталгасан, гэртээ хоригдсан, толгоогоо хоосон тийм ээ. Шинжлэх ухаан маань хавтгаа гэж нотлчихсан байсан. Гэхдээ мэдээж шашны холбогдолтой байх л та тэр болохоор. Тэгэхээр бас ингээд 100% итгэж жоохон биш. Мэдээж үнний оролт байгаа. Гэтэ 100% итгэхэд бас биш хэл бах гэж би бол хөвдө боддتي. За тэгэхээр бас нэг өөр асуулт асууя. Ария ер нь нийтдээ нэг барагцаалбал ер нь хэд орчим ном хэлсэн бэ? Хэд орчим ном аа?
Яг нэг тийм тухтай бас тэд орчиг байд баг цаалчих бол байхгүй юм шүү. Яг хоо нэлээд их л байх миний хувьд. Ягаад тэгэхээр одоо би яг ном уншиж эхлээд нэг 4-5 жил болж байна. Тэрнээс өмнө би бүр огт ном уншдаг хүн байсан л та. Тэгээд анх уншиж эхлэхдээ болохоор би янз янзын зохиолууд ингээд одоо гэрт байгаагаас ахуулаад уучраа мэдэхгүй ингээд уншаал эхэлж ийсэн. Одоо эргээд харахад надад тэр дундаас за энэ номоос ийм зүйл мэдээж авсан, ийм мэдрэмж авсан гэж хэлнэ. Гэтэ энийг уншсандаа жоохон харамсмаар ч юм уу гэсэн номны нөгөө хэлэхэд бол байгаа. Гэхдээ тэр номнууд маань миний хувьд шат болж өгсөн байгаа. Эргээд харахад. Одоо жишээлбэл би өнөөдөр хүн болгонд санал болгож байгаа Дармын Батэргаан Айсо Баярын зүн гээд энэ номыг санал болгох хэмжээнд хүрэхийн тулд магадгүй тэр ном 3 давхар дээр байсан гэж ойлоод төсөөлье. Би 3 давхарлаа өсрээд хүртэхгүй нисэж гарч чадахгүй ойлгомжтой. Тийшээ гарах шатны бүх мөрүүд нь одоо миний уншсан ардаа болд ийсэн зэрэг баг зэрэг харамссан хэдий ч уншаад үлдээж гисэн тэр номнууд маань ингээд шат болж өгöd намайг дээш гаргахад тусалсан юм болоо. Тэгэхээр би яг өөрийнхөө хэмжээнд ойлгож мэдэрч авсан номнууд гэх юм бол маш цөөхөн баха. Уншсан ном бол нэлээд их байгаа. Тэгэхээр энэгээр яг юу хэлэх гээд байна гэхээр ном уншиж болно тий. Маш их ном уншиж болно. Гэтэ номыг бага уншаарай л гэж зөвлөмөр байгаа. Надад бас энэ зөвлөмжийг хүмүүс өгчээсэн л да. Бага уншаарай гэдэг нь болохоор яг өөрт хэрэгтэй номоо олцоход тэр номнуудаа л уншаал гэсэн утга агуулгатай л да. Гэхдээ өөрт хэрэгтэй номоо олохын тулд бас нэлээд олон номыг эргүүлэх хэрэгтэй. Тийм мэдээж одоо нөгөө Томас Эдисоны жишээ гэдэг чинь гэрлийн чидэн бүтээгнүүд хэдэн мянган удаа авцсан мөлий. Тийм би хэдэн мянган удаа авдаг байсан бол би чадахгүйсэн гэдэгтэй адилхан л ерөөхдөө бол. Тэгэхээр одоо хүмүүс муу ном наадхан уншаад имийгээд амар их ярьдаг л та. Муу ном гэж бол байдаг баха. Би яг өөрийн хувьас зөвхөн би бол зөвхөн нэг уншигчтэй. Муу уншигч гэж харин байдаг ах. Би муу уншигч бол та тэр номыг магадгүй би бүрэн ойлгоогүй ч гэж болно шүү дээ юм бэ. Би 100 жилийн ганцаардлыг хэдэн жилийн өмнө уншичаад юу ч ойлгоогүй сонин ном бэ гэж бодож ирсэн. Би саяхан уншаад ойлгонгуудаа би тэр үед тэр ном сонин биш би сонин нөхөр байсан байна гэдгийг ойлгосон байхгүй. Тэгэхээр ер нь бол яг аливааг яг харах өнцгөөсөө шалтгаалж юм санагддаг шүү дээ. Жишээ нь одоо ингээл ном бол бас яг одоо тийм зохиолтой ном тий уран зохиолын ном бол бас кино хийгдээд явж байгаа шүү дээ. Тэгмээ жишээ нь Forrest Gump гэх кино жишээ нь би ингээд за амьдралдаа баг 8-9 дэх удаага үзсэн байхгүй. Гэхдээ яг ингээ үзэх болгонд тэгээ тэр киноноос авах юм бүр байнга ихсэж идэг. Тэгэхээр яг ингээ бодглохлоор за магадгүй 10 настай тэргэл ингээ Forrest Gump үзээд нэг юм сонин тэгээ weird гал байна да гэж бодож исэн бол өнөөдөр яг тэргэл ингэж үзэггүйтэй ямар их одоо юу гинтэй хүний одоо амьдрал байж болох ямар олон зүйлүүдийг одоо харуулсан юм бэ гэж бодоол ингээл үзэх болгондоо яг ингээд амар хэм зүйл ойлгож идэг. Яг тэрнтэй адилхан бас ингээд номыг бас ингээд уншихтэй яг ингээд муу ном гэж байдаггүй гэдэг амар гоё юм байна л да. Одоо философи гэх юм уу. Тэгэхээр энэ мөн бас амар таалагдлаа. Тий, ер нь бол тийм шүү. Тэгээд сая тэргэлт бас ингээд тайлт ном кино урлагийн тухай яриад шүү дээ, тий. Би бас ингээд саяхныг хүртэл кино урлагчтэй номны хажууд ингээд одоо зохиолын хажууд кинонд жоохон яа юм байна гэж боддог байсан. Одоо эргээд харахад би тэнгэл байсан юм байна л да. Ингээд миний тэнгүүд ингээд баг-багаар тасраад явж байгаа юм шиг байгаа. Одоо бодохдоо. Ягаад тэгэхээр нэг тийм яриа яваад байсан юм л да. Автобусны дотороо 6 настай хүүхдүүд 6 дугаар ангийн хүүхдүүдийн яриа ахгүй юм болохоор 6 дугаар ангийн нэг хүүхэд англи хэлээр Harry Potter уншиж байсан гинэ. Найзууд нь хоёр найз нь чи Harry Potter-ын кинон гарцсан байхад ингээ номыг уншиж цаг алдаж байгаа киног нь үзчихэлтэй гэж хэлсэн чинь тэр жалыг үж хариулсан гэхэлэр би номныхын трейлерыг үзмээргүй байна гэж хэлсэн гэж байгаа. Оо. Яг би энийг сонсонгоо та нэрэж тийм юм одоо гэсэн. Ягаад тэгэхээр би анх за 16 онд юм уу хатагтай Pellegrini номыг уншиж ирсэн. Кинон гарахаас өмнө уншиж ирсэн санагдаж байна. Уншаад яг тэр манхсын төсөөллийг үнэхээр гоёор төсөөлсөн байж адил кинон гараад нас онгоцсон байхгүй юу? Яг тэр миний төвшөлт төсөөллийг. Тэгээд энэтэй санал нэгдэжсэн чинь алдаа байсан мөлий. Кино урлаг гэдэг маш том зүйл магадгүй номноосоо сайн киноноосоо муу гэж ярьдаг байхал та. Гэхдээ тэр хоёр чинь маш хоёр ингээд өөр урлаг болохоор киноноосоо сайн гэж энээсээ муу гэж ярих нь дэндүү тийм өгөөсгөлтэй байна. Аль аль нь маш том урлаг маш сайн байдаг. Зүгээр ингээд дүгнэх юм бол аль аль нь тэр нэг поинтыг хоёр өөр өнцгөөс хоёр өөр дур зургаас харуулах гэж зорж байгаа юм болов гэж бодож байна. Одоо саяны миний магсуудыг төсөөлж исэн киноноор гарч байгаа хоёр өөр өнцгөөс харуулж байгаа л юм болов. Тэрнээс кино урлагийг бол энэ номноос муу юм байна да. Энэ ном сайн юм байна да гэж ярих бас их онцгой байх гэж сүүлийн үед бол би бодож байгаа. Яг зөв.
Юу одоо ингээд чи ингэдэг штэ. Ингээд арай тийм тохиолдол гардггүй юу? Одоо ингээд ном уншаал явж гин те. Тэгэл ингээд ном уншаа. За жишээ нь одоо би бол ингээд нэг юм тоо мо хараал за тэдэ хөөмөө гэнэ тэрэг л бодоол явж исэн ал гинт ингээд толгойн дотор нэг өөр юм орж ирвэл яг нэг номны нэг нүрийг ингээд уншаад дууссан. Тэгээд нөөхөөс ерөөс юу ч ойлгоогүй зогсчихэд тэгснэ өө энэ юу лээ ахаад ихнээс нь унших те. Яг иймэрхүү тохиолдол ер нь гарч ирсэн үү гардаггүй. Энэ тохиолдол төвлөрч уншдаг бай. Тий, энэ тохиолдол маань бол ер нь түгээмэл маш их хүнд гардаг байх гэж би боддیں۔ Надад болохоор ингээд гардаг байсан. Байсаарч байгаа одоо хүртэл. Тэгээ магадгүй ингээд үнэхээр одоо нэг ном унших арга барил гэж байгаа л хэл да тийм ээ. Хурдан унших арга гэдэг одоо манай хатмадрахын ярьж байгаа тэр лекцүүд байгаа даа ш. Тийм тэрэндээ холбоотой зүйлсүүд байгаа. Гэхдээ би бас яг ийм тохиолдол байдаг л да. Нэг нүүр хоёр нүүр ингээд уншаад дууссан хэрнээ тэр үйл явдлыг ойлгоогүй. Юу ойлгоцсон байсан гэхээр би маргаашхан планыг гаргацсан байдаг гэсэн юм байна. Тэмүүлийн маргаашхан төлөвлөгөөг бодоод ижсэн тэр үедээ. Тэгтээ номнуудыг ингээд гүйлгээд уншчихсан байдаг. Тэгэхээр яг хувь хүний бас арга барилаас хамаардаг юм болоо надад бол иймэрхүү тохиолдол маш их тохиолддог. Одоо хүртэл тохиолцоор явж байгаа. Үнэхээр гоё шимтээд уншиж байгаа хэдийч заримдаа шал өөрийн ботчихсан явжлаа гэж та. Энэ бас их сонирхолтой асуулт байна. Би бас хүмүүсийн яг энэ тал дээр юу гэж хариулмаар байгааг сонсомоор юм. Эсвэл магадгүй хоёулахнаа яг ингэж уншаад байдаг юм болов. Энэ бас арайгүй баха гэж байна. Арайгүй баха. Нилээ түгээмэл байдаг байх гэж би бодож штэ. Тэгээд энэ яг тэр мондог уншигчдаа байдаг юм уу эсвэл зөвөр бид нар сонирхогчийн төвшөнд болохоор тийм байдаг юм мэдвэхгүй. Харин тийм зэс гахаад байт юм аа. Энийг сонирхолтой. Би асуултанд нь хариулж чадахгүй. Хоёулаа энэ хариултыг тэгж байгаа нэг олох юм байна. Магадгүй комментэр ч юм аа. Яа одоо чинь яг аригийн яг ном уншдаг цаг гэж байдгүй. Би бол одоо юу гэдэг яг ингээд окей би надад яг одоо л би бол яг ингээд тогтсон цаг байдаг байхгүй надад. Тэгээ шууд уншчихдаг. Окей би одоо л уншчихъя гэж завтай байна гэдэг ч юм уу. Эсвэл одоо надад жоохон тархиа одоо сэргэх хэрэг байна гэдэг ч юм уу. Тэ эсвэл яг миний яг амьдрал тулгарч байгаа асуудал тэр ном дээр байх юм бол би амар хурдан очиод уншчихдаг. Тийм хөө байдаг. Тэгэхээр яг аригийн хувьд яг ном унших тийм хуваар гэж байдгүй. Ер нь яг ямар хөө байдлаар явдаг вэ? Одоо нөгөө Билкестийг хэлсэн нэг алдартай ижлэл байдаг шүү дээ, тий. Ном унших даатал нь ерөнхийдөө бол Харвардын дипломоос илүү үнцэнтэй шүү гэдэг нэг point байдаг тийм ээ. Миний хувьд болохоор яг үнээр хэлээ надад тийм даатал байдаггүй. Би айгуу сонир төрлөөр уншдаг л да. Ингээд ном уншихгүй 2-3 хоног явчих чаддаг. Тэгсэн хэрнээ нэг ном аваад бариад цугаад шимтээд орчих юм бол хэдэн ч хуудастай ном байсан. Ерөөсө босохгүйгээр дунд нь ганц хоёр босох нь зайлшгүй нэг биологийн шаардлагаар болж нэг бицс гэж босох хахалтай тийм ээ. Тэрнээс ш ерөнхийдөө бол босдоггүй бүр яг барьж суугаад нам дуусчихдаг. Ямар ч ажил байсан төлөвлөсөн байсан төрдөө орхиод. Яг гоо энэ магадгүй бас буруу бахал та. Гэтэ яг одоо миний ном унших арга барил гэдэг зүйл маань энэ болов яг тогтсон цагт би бол орой болгоо унтахаасаа 30 минут би ном унших гэж хичээж ийсэн. Гэтэ хотлоо юм байлээ. Харин нэг хэсэг 100 хайкинг хийсэн л дээ лагер дээр байх та. Хойшоо уул руу гараад өглөө болгоо. Тэгээд хайкингийн зорилго маань юу байсан гэхээр хоёр зорилготой байсан. Нэгдүгээр би өөрөө маш нойрмог хүн. Манай найзаас маш бүгд мэдж байгаа хоо гэж байна. Ер нь ойр тойрны бүх хүмүүс мэдэх байх та амар нойрмог. Хоёрдугаар талаар би яг тухайн үед ажиллаас шалтгаалаад ерөөсөө ном уншиж чадахгүй байна гэж өөрөөр амар зэмлэжсэн чи ажиллаас шалтгаалсан зүйл биш 100% надаас шалтгаалсан миний залхуугаас шалтгаалсан зүйл байсан юм байлээ. Тэгээд өглөө болгон яг эрт ажилласаа өмнө эрт босож уул гарыг. Уул гарчаад би 30 минут яг уншлага хий гэж зорилго тавиад үдсэн чинь боломжтой юм лээ. Яг эхний нэг 2 хоног өглөөс гож жоохон хэцүүлд явтас гож. Тэгээд цаашдаа өглөө босоод яг 30 минутанд нэг ном уншаад 30 минутанд чинь маш их хуудас явт юм байлээ шүү дээ. Яг тэр үед би цаг тавуулж харсан байхгүй юу. Яг 30 минутанд хэр орчим хуудас уншигдтiin байна гэж бодод. Тэгэж уншиж яс үзсэн. Тэгэхээр энэ human гэдэг зүйлийг болохоор суулгаж болох л ахал та. Одоо нэг тийм зуршил суулгах тийм судалгаа байдаг шүү дээ. Солонгосчуудын гаргасан. Хэдэн 7 хоног гэдэг хэлээд би нэг хайлт уншиж байсан дээрийг. Яг хэдэн 7 хоног тэр зүйлийг хэцүү байсан ч хамаагүй давтаад хийгээд тэр хугацааны дараа танд энэ чинь зуршил болоод суучнаа гэдэг нэг тийм судалгаа байт юм байлээ. Тэгэхээр орой болгоонтоос өмнө 30 минутыг уншлага хийгээд ихэндээ хэцүү намаа уншиж байгаа унтчих ч юм уу эсвэл ингээд нүцч өвдөж ч юм уу тиймэрхүү асуудлууд гарч ирэх байх л та. Окей. Тэднийг хоош нь тавиад асуудлуудаа түр хоош нь даваал зөөр уншаад байх юм бол магадгүй дадал болж магадгүй байх гэж бодож байна. Яг орой болгон уншаагүй хэдэж би тэр өглөө уншдаг уншлагыг бол нэг хэсэг хэмээг болгосон. Одоо гэхдээ яг үндэ бол жоохон
салгарт олчихсан л байгаа л да. Би нэг Power of Habits гэдэг одоо нэг зуршлын хүч гэдэг ном уншиж байгаа. Тий. Тэгээд тэрэн дээр яг гардаг байхгүй одоо юу гэх яг ямар ч хүнд зуршил болох одоо зүйл бол тогтмол боломжтой, тогтмол шиг боломжтой. Тэгээд нэг хүн одоо тухайн нэг зүйлийг доор ээж нэг 3 сар гэж байгаа. Одоо өөртөө нэгсэн шахаад 3 сар хийхлээр энэ маань өөрөө нөгөө өөрийн хүний тухайн хүний генд нь нөлөөлж ордог гинэ. Тэгэхээр за магадгүй одоо юу гэх 3 сар өглөө босоод яг ингээд өөрийгөө шахаад өглөөний 30 минут ном унших юм бол таны хүүхэд магадгүй те ном уншдаг тийм ээ шүү. Ген тийм ингээд нөлөөлөх боломжтой болоод ирж байгаа юм байна л те. Тэгэхээр ер нь бол яг зуршил болох ер нь хамгийн зөв юм шиг санагдсан. Би бас одоо юу гэх ном уншаад ер нь энэ жилээс л ер нь бол төлхөө яг ном уншиж эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр илүү сонсдог байсан. Гэтэ нэг амар сонсгох хүсэхгүй. Тэгэл ингээл ерөнхийдөө хөвшлийн подкаст сонсоод явждаг байсан. Тэгсэн чинь ялцчгүй ном амар гой санагдал. Ингээд өмнө бол нэг 3 4 ном бол уншиж ирсэн. Гэхдээ яг ингээд нэг хүсэж бол биш те. Энэ ер нь ямар хүн юм бэ ингээд. Тэгээ одоо болохоор бүр ингээл ном л уншмаар санагдал байдаг болсон. Тэгэхээр энэ маань өөрөө бас нөгөө нэг би өөрөө тэглэж одоо ном унших өөрийгөө шахаад тэгээд дадал болгоцсон болоо гэж хардаг байхгүй. Зү. Тэ ер нь тэгэхээр бас одоо сонсож байгаа хүмүүстээ бас хэлэхэд ер нь бол номыг ингээд хүсэхгүй байж болно, ном уншмааргүй байж болно. Гэхдээ ингээд өөрийгөө ингээл одоо инфлюенсерүүд гэж хүмүүс ядж штэ тэ одоо юу гэдэг чи заавал ном унш өглөөсөө тэгмиг гээл тэ. Тэгхгүйгээр яг өөртөө амар жаргалтайгаар уншаасаа гэж би бол боддог. Ерөөс зовхгүйгээр тэгэх юм бол амар үлдэх юм шиг илүү хайрлах юм санагддаг байхгүй. Тэгэхгүй бол за чи ингээд унших гэхлээр одоо юу гэх юм өдөрт 30 минут унших ёстой гэж юм бол ингээд зовж уншдаг те нөгөө цаг нийцээ дуусах чинь нөгөөхөө ойлгохгүй нөгөө ажлын цаг өнгөрөх гэж байгаа чинь тийм ээ. Яг нэг тиймэрхүү байдалд орчих гээд юм санагддаг. Тэгэхээр ер нь бол яг сонсож байгаа хүмүүстэй хэлэхэд ингээд амар гоё жаргаж уншаарай гэж хэлхийг хүсэж байна. Тэгээд аригаас дараагийн асуултыг асууя. Ном одоо таны хувьд те одоо талах уу эсвэл дарс уу? Талах уу дарсоо. Энэ айгаа гоё асуулт байна. Энийг яг хоо миний ойлгож болохоор ном миний хувьд дарс гэдэг нь ингээд хаяа таашаал авч шимтэж уух дарс уу эсвэл өдөр болгоны ингээд хот одоо цатахдаг хэрэглээ болсон талах уу гэдэг зүйл юм байна л да тийм ээ. Амар эргэлзээтэй санагдаж байна. Ягаад гэвэл ном миний хувьд талах дарс аль аль нь байх гэж бодож байна. Талхан дарсаа. Тий, яг магадгүй талхаа идээд аргах юм бол дарсаа авах ч юм уу тийм ээ. Яг тэр хөдлөөр хариулах зүгээр юм байна. Ягаад гэвэл яг талах шиг л ингээ өдрө болго ингээ дотогдчихдаг номоор зөвхөн ном гэлтгөө ер нь ингээ утга зохиол гэдэг зүйлээр тийм ээ. Утга зохиол гэдэг зүйл байна. Зөвхөн ингээ номоор дамжуулж зөвхөн дэлгэрүүлэгдэх зүйл биш шүү дээ тийм ээ. Зүгээр л нэг хаа нэг бичсэн байгаа хан дээр бичсэн байгаа 4 мөрт хүртэл айгаа үнцэнтэй байдаг. Утга зохиолын нэг төрөшөөлөд ир чинь 4 мөрт ирэх чинь. Тэгэхээр ном болон тийм утга зохиолоор би яг талах шиг ингээ өдрө болгонд дотогддог хэрнээ яг л ингээ өдөрт эдэл ходоодоо дүүргээл салцдаг нэг тийм зүйл бол биш. Би тэндээс яг дар шиг таашаалыг мэдчих авч чаддаг. Тэгэхээр би өдрө болгон талахад ингээ дар сууж байгаа ч юм уу. Магадгүй тэгж хариулмаар санагдсан юм байна. Тэрнээс яг талах аль эсвэл дарс гэж хариулахад бол үнэхээр биш санагдаж байна миний хувьд бол. Тэгэхээр талхан дарс бол таарлаа тий. Тий, ер нь бол тийм шүү. Уух зүйлтэн дарс болж таарлаа. Тэгэхээр талхан дарснаас та яг ямар мэдрэмж авдаг вэ? Яг ингээд эцлээд гоё ингээ базаад талхан дарснаас юу л та ер нь бол ингээд мэдлэг болон мэдрэмж гэдэг нэг хоёр зүйл байгаа даа шүү дээ. Мэдээж би мэдлэгээ сонгоноо. Окей. Би мэдрэмжээ сонгоноо. Мэдлэг цаашаа гэд хайччил болохгүй. Аль алийг нь л давхар зохистой хэрэглэх хэрэгтэй болов. Зохистой гэдэг зүйл ихтэй их чухал. Яг тэгэхээр би өөрөө айгүй зохисгүй байгаа байхгүй. Одоо өнөөдөр магадгүй би мэрэгжлийн дагуу нэг барилгын бетоны ном унших шаардлагатай би маргааш тэрүүгээр ямар нэг зүйл хийж байгаа гэж бодъё л да. Гэхдээ би яг өнөөдрийнхөө мэдрэмжинд хөтлөгдөд шүгэгээ онгоолж байгаа бол Дандангийн Явсарунгаа ч юм уу Үлзий төгсөгчийн Яруу найргийн номыг уншаал нэг битгэд шинжэнгөө Яруу найргийн ном уншаад суудчихсан тохиолдол надаа их хэлбэг тохиолдож ирсэн. Тэгэхээр би яг л уран зохиолын номноос болоод тэр мэдрэмжинд хөтлөгдөж тэр мэдрэмжийг авахын тулд би заримдаа магадгүй тэр мэдрэмжээр айгүйх дотогддог л та. Тэрийг ингээд би организм маань цаанаас ингээд нэхэд үзэг. Тэр нэхлэлтийн үр дүнд би
барилгынхаа номыг биш ямар нэг тийм хичээлийн ном ч гэдэг юм уу тиймэрхүү зүйл унших байсан цагаа би зүгээр л нэг мэдгээр яруу найргийн ном дэлгэцдэг, нэг мэдгээр уран зохиолын ном дэлгэцчихсэн байдаг. Тэгэхээр мэдрэмжинд хөтлөгдөж яг тэдгээр номнуудыг уншдаг юм болоо. Би тэгтээ маргааш нь яг тэр хийхстэй зүйлийг хийгээгүүдээ харамсаж байгаагүй. Учир нь яг тухайн цаг үедээ маш гоё мэдрэмжийг өөртөө авчихсан. Маш гоё мэдрэмж, гоног, юу ч гэдэм баяр баясгалан бүх зүйлсүүдийг өөртөө аваад үлдээж гисэн болохоор тэр үед л би өөрөөрөө хайрлаж чадсан юм байна гэж бодож байгаа. Өөрөөрөө хайрлна гэдэг амар чухал зүйл ах гэж боддог. Эсвэл эдрийн подкастнаас сонсон л доо, Сансармаагийн оролцсон. Хүн өөртөө айгүй хотлоо ярьдаг. Өөрөөрөө маш их гомдоодог. Бусдад хотлоо ярьчихгүй, бусдыг гомдоочихгүй гэж маш их санаа зовдөг хэрнээ хүн өөртөө маш их хотлоо ярьдаг. За би маргааш босоод гүндээ маргааш ном уншиндаа гэж хэлээл тархиндаа сэрүүлэг тавиад унтдаг. Маргааш нь нойроо харамлаад хойш нь тавьчихдаг тийм ээ. Өөрөөрөө хүн урамшуулдаггүй. Маш жижиг зүйлсээс хүртэл хүн өөрийгөө урамшуулах хэрэгтэй байт юм байлээ. Жишээлбэл би өнөөдөр карантинаар ингээд нэг өдрийг шал дэмий хийд дэмий өнгөрөөчлөө гэж чаналж суухахаа оронд карантинаар за байц юу хийсэн бэ? За би өнөөдөр шалны алчураа мушгаа тавьчихсан. Шалны алчуур би магадгүй өмнө нь мушгиж тавьж үзээгүй байсан бол шалны алчуур мушгахад ингэж мушгал зүгээр юм байна гэдэг маань би өнөөдөр нэг зүйл сурчлаа гэдэг ойлголт яваад байгаа. Тэгэхээр би өнөөдөр ийм жижиг ч хамаагүй том жижиг нь хамаагүй нэг зүйл сурчлаа гэдэг зүйлээ тэмдэглэж аваад ч юм уу тархиндаа сейв хийгээд тэрнээсээ өөрөөрөө урамшуулж явах нь маш их зүйтэй гэж би бодож байгаа. Тэрнээс өөрөөрөө маш их гомдоодог, гоочилдог. Мэдээж яг өөрийнхөө ингээд муу талуудыг, сул талуудыг мэдрэх нь зөв. Мэдэрсийнхаа дараа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хүлээн зөвшөөрсөйгээ дараа засдаг тийм ээ. Гэхдээ нөгөө талаараа бас мэдрээд ингээд шаналаад яваад байхгаар өөрийгөө жижигхэн зүйлээс урамшуулах хэрэгтэй байт юм байлээ. Тэр урамшуулна гэдэг дээр ер нь яг бидний яг амьдралд бүх юм яг тийм одоо нөгөө зуршлаа дахиад ярих гэдэг юм л да. За. Зуршлыг одоо яг яаж үсгдэг те ингээд урамшуул яадаг гэхэлэр одоо бид нэр амтан сурахтаа те ингээд нэг хөдөлгөөний нөгөө одоо ингээд хийлгээд тэгээд нэг хоол өгч тэр одоо нохоонд ч юм уу тэр баавганд зуршил суудаг те. Тэрнтэй адилхан одоо бид нэр өглөө ингээ оройдоо заавал шүдээ угаа гэдэг. Тэнгүүт угаад шүд угаахад тэр одоо жишээ нь шүд ингээд хөөсөрж байгаа нь те. Хөөсөрж байгаа нь тэр бол бидний одоо юу гэдэг мэдрэмжтэй биднэрт өгж байгаа тийм юу ашиг байгаа байхгүй юу? Бидний ингээд зуршил суулгаад байгаа. Тэрнтэй адилханаар яг өөрсөндөө ингээд одоо бас яг ингээд нөгөө түрүүнийхээ ямиг ярихад нэг ном уншуулахдаа тэг ингээд өглөө босоод чи ингэх юм бол чи ийм одоо өөртөө тодорхой хэмжээний баг ч гэсэн тийм нэг бэлгийг бас өгж явах хэрэгтэй юм болов уу гэж би боддог байхгүй. Тийм шүү. Их баг хамаагүй ямар ч зүйл тиймэрхүү бэлгийг өөртөө цог тутам өгж явах нэг зүйтэй юм байлээ л дээ. Сэтгэл санааны хувьд ч юм уу те ингээд чи чадчихлаа штэ гэдэрглээ. Харин тийм чи өнөөдөр тийм ийм жижигхэн зүйл жамаагүй чи ингээд сурчглаа штэ гэдэг зүйл байгаа байхгүй. Тийм ээ. Тэгжээж л өөрөөрөө оромшуулах маш зүйтэй болоо гэж бодож байна. Одоо ингээл за манай Аригийн хувьд одоо ингээл номын ивентүүд болдог те номтой нөхөрлөе одоо маш олон ивентүүд болдог шүү дээ. Тэр олгон дээр ерөнхийдөө манай Аригийн нэр нилээ явж идэг те. Тэр нь Админ зохион байгуулагч халдсан гэл. Тэгэхээр яг иймэрхүү ивентүүд дээр одоо оролцоход ер нь яг оролцох гээд оролцож чадахгүй байгаа хүмүүст ерөнхийдөө юу гэж хэлмээр байна. Бас оролцдог хүмүүст юу гэж хэлмээр. Ер нь энэ ивентийн талаар жоохон дөрөнгө ярил. Юу болдог вэ? Яа нэг тиймэрхүү ивентүүдэд гэхээр оролцох чадахгүй байгаа хүмүүст маш олон шалтгаанууд байдаг л да. Тэдэн дундаас хамгийн түгээмэл байдаг шалтгаан одоо ганцаардал гэх юм уу? Хүн ингээд энэ ивентэд ганцаараа явахаас санаа зовдөг, эмээдэг гэсэн ойлголт амар их маш их байдаг. Тэр хүмүүс тандж ирсгэл та ганцаараа гэдгээс ерөөсөө битгий та яг л энэ номын нөлөөлөлд байгаа хүмүүс донд орох байгаа бол тантай адилхан маш олон хүмүүс байгаа. Та ганцаараа гэдэг мэдрэмжийг ерөөсөө тэнд очиод авахгүй. Та зүгээр л тэнд очисон бүх хүмүүстэй урд өмнө нь танилцсан байсан ч юм уу тийм мэдрэмжийг аван шүү гэж хэлмээр нь. Яагаад гэхээр яг хамгийн анх ингээд намайг ном руу хөтлсөн үйл ажиллагаа байгаа л да. Facebook дээр жижиг гейм бас бичвэр байдیں۔ Миний амьдралын нэгэн түүх гээд нэрлэжсэн. Тэр яг юу вэ гэхээр 2016 оны 10 сарын 10-нд Оо болон лоо явах ивент байсан. За тэр болохоор номтой аялал гээд нэрлэгдчихсэн байсан.
Би тэр өдрөөс өмнө амжилтаа уншиж үзсэн уран зохиолын ганцхан ном гэвэл зохиолч Ууган Баярын Шулмын инээд гэдэг аим шиг ном байсан. Тэрнээс өөр ном би уншиж үзээгүй. Би хизээч ингээд нэг ном бүтэн дуусгах гэж боддгоо байсан тэр үед хүртэл. Тэгээд тийшээ явсан ганц шалтгаан маань юу вэ гэхээр тухайн үед чинь Уу болон гэдэг газар тренд болж исэн. 2016 оны 9 намар нэг л тэрэн талсан бараг л Уу болоо явж үзээг бол хүн биш ухааны мэрэгдэл сошиалаар амар их болж исэн шүү дээ. Тэгээд Уу болон руу яаж явах вэ гэд бодоод байж ил. Би тэр үед PC хийх тоглолт байсан. Тийм. Тэгээд PC тоглоно, хичээлээ таслаа PC тоглоно. Гадуур дэмэд амар нэг тийм тэмэрхүүл нөхрөөс байхгүй. Тэгээд зөвхөн Facebook ухааж ил 10 сарын 10-нд Уу болон явах ивент зарлагдчихсан. Хамгийн анхаарал татсан зүйл нь гэхлээр ердөө 10,000 төгрөг төлөөл тэр газар руу явчих боломж байсан байхгүй тэр үед. Тэгээд би ямар пэйжээс ямар группээс ивент зарлагдсан, ямар утгатай ивентээс ерөөсөө анзааралгүйгээр шууд бүлэглээ баталгааж болсон. Хожим би уншсан чинь Book Cafe гэдэг бүлгэмээс зарлчихсан. Номын клубынхнаас зарлсан. Номтой холбоотой үйл ажиллагаа байсан юм байл л дээ. Яг явахасаа өмнөх өдөр буюу 10 сарын 9-нд за ивент дээр нь заасан бүх юмдыг бэлдэж тавьчихъя гэд. Тэгээд уншиж ирсэн чинь та дулаан хувцас өдрийн хоол болон өөрт хамгийн дуртай нэг ном авчираарай гэсэн үг. Яг тэрийг уншаад би шокнд орсон гэсэн. Юу ном юм чи хаанаас юу гараад ирв. Амар их гайхажсэн. Тэг би одоо ямар ном авч явах юм. За надад хамаал Уу болон үзлээ хамаал Ууган Баярхан ганц уншсан Шулмын нэг аваа явчих гээл цүнхэлчихсэн. Тэгээд нэг том айдас байсан нь юу вэ гэхэлэр би тэргэлж мэдчихэж байгаа л да. Тэгээд сая шилсэн амар нормог. Тэгээд өглөө 8 цагт хөдлөн гэсэн байсан. Яг тэр газар руу. Тэгэхээр доор хэж би 7:40 гэхэд яг номын сангийн урд очсон байх хэвээр. Тэрнээс өмнө босож хоол бэлдэх хэвээр. Нэг тиймэрхүү асуудал гарч ирж байсан. Сэрүүлгэндээ би Circle яна гэдэг амар том айдас хийсэг тэр өдөр болохоор. Ер нь бол тэр болохоос ирдэг байхгүй би. Амар том айдас. Тэгсэн чинь сонь тохиолдолд би сэрүүлгээс өмнө сэрчихсэн. Хоолоо бэлдээд бүх юм бэлдээд очсон. Тэнд очсон хүмүүс ингээд автобус маань ийшээ яг зарсан газарлаа хүрэх хүртлээ чив чимээг дотроо. Бүгд мэдээж би нэгээ танихгүй хүмүүс. Таньдаг нэг зохион байгуулагч хэдэн хүмүүс урдл ярилцаа яваадсан. Тэгээд очиод үйл ажиллагаанууд хөтөлбөрүүд нь явагдаал, тоглож надаал, хогт үгээл бид нартэй байгаль хэлтэй байх зорилгоор тэгэл явж ижсэн чинь яг үд тонд зохион байгуулагч сайхан за хэдүүлээ номоо ирээ гэж ярьсан юм а. Гэтэл яг тэр үед хүмүүс яг тэр мөчийг хүлээж байгаа юм шиг бүгд ингээд нүдэн сэрэг явцгаахгүй. Надаас босна бүгдээрээ. Би болохоор амар сандарч байгаа шүү дээ. Юу ярих юм бэ? Би одоо аимшигын зохиол уншаад амар айсан гэж ярьж байгаа шүү дээ мэдгүй. Тий. Амар сандрал мэдгүй тэгэл ингээ хүмүүс нэг нэгээрээ намаа бариад чинь би зөвөр ингээ сошиал ертөнцөөс номын дэлгүүрээр орж байгаагүй юм чинь. Сошиал ертөнцөөс мэрчэр зургийг нь харж ирсэн. Ногоонууд нь лам Стив Джобс нэг тиймэрхүү ганц хоёр ном харагдчихсан. Тэгээд хүмүүс номоо уншиж ярьж эхлээл явж ирсэн. Миний хэлж болсон би сандарсандаа юу ярьснаа одоо хүртэл сандаггүй. Тэгээд хүмүүс ингээд ярьж байгаа зүйлс нь ямар гоё юм бэцэгцтэй. Яасан гоё мэдрэмж төрүүлт юм бэ? Тэр ном уншсан хүмүүсийн тэр нөлөөлөл гэдэг зүйл ямар гоё эрэг зүйл байт юм бэ гэдгийг надад зөвхөн мэдрүүлсэн. Намайг тэр өдрөлт явсан өдөр чи аимшигын ганцхан ном уншсан юм уу? Чи маргааш чи энэ номыг унш. Чи энийг унш гэж тулгсан хүн нэгч байхгүй. Намайг чи ном уншаарай гэж зөвлөсөн хүн нэгч хүн байхгүй. Гэтэ би автобуснаас буугаад би маргааш гэртээгаа ямар ч амгаа ном уншна гэдэг нэг зорилгыг өвөртөлчихсөн болсон байхгүй автобуснаас. Тэгээд ийм клуб байт юм байна. Ном уншдаг хүмүүс ийм байт юм байна. Ийм нөлөөлөл байдаг юм гэдэг би яг өөрийн биеэр мэдэрчихсэн. Хэдхэн хоногийн дараа энэ Book Cafe Mongolia гэдэг урхайлын хаалгыг зөөлөн тогтчлон чинь дотроос нь айгүй найрсаг мундаг хамт олон ороод ирээ хэмээн уриалгах га намайг хүлээж авч ирсэн. Тийм. Тэгэхээр яг миний номд шимтсэн түүх бол ийм байдаг. Хүмүүс болохоор нэгэндээ ингээд тулгах гэж хичээд юм бэлээ. Одоо жишээ нь нэг жишээ дуртахад би саяхан нэг хамаатныхаа ах юмд байсан байхгүй. Гэтэл ах болохоор өөрөө их ном уншдаг. Тэгтээ сүүлийн үед өөрөө ном унших байгаа. Хүү нь болохоор одоо яг өсвөр насны хүүхэд байгаа. Хүүхдээ энэ номыг унших оройдоо өгчдөг. За чи 30 минут уншичаад надаа үйл явдлаа ярьж өгөө шүү гэд хэлцдэг. Нөгөө хүн болохоор яг ингээд ял мэт уншиж байгаа байхгүй. Үйл явдлын нэг тийм байлгтай ярьж чадахгүй. Тэгээ энэ яг байдлыг би нэг 2-3 хоног харчаад 4-5 дахь хоногоос нь би өөрөө одоо би тэр дүүтэйгээ л өдрийг өнгөрөөж байгаа л да. Би тэр тоглоом ярина, YouTube одоо влог ярина, юу ч гэдэг ингээд янз янзын юм ярина, янз янзын юм тоглоно.
тэр цагуудаасаа би хомслоод өөрөө ганцаараа ингээ ном уншаасан шүү дээ болцсон. Тэгсэн чинь манайд болохоор өөрөө эхлээл тэр блогоо үзэж байгаа, тоглоомоо тоглож байгаа юм. Сүүлдээ жоохон уйдсан юм аа яа. Миний уншижсэн номноос сонирхож эхэлж байгаа. Нэг мэтгэд ингээд маш явчихсан. Тэгэхээр энэ яг тэр нөлөөлөл гэдэг зүйл яах л гэж би бодоод байгаа. Ерөнхийдөө бол. За тэгээд одоо номноос жоохон өөр юм асууя. Ягаад заавал барилгын инженерийн мэргэжлийг сонгосон бэ? Барилгын инженерийн мэргэжил тоо. Нэг гоё үг байдаг л та. Бурхан хүнийг бүтээсэн. Бусдыг нь болохоор инженерүүд бүтээсэн гэж ярьдаг л та. Бүтээн байгуулалт гэдэг зүйл айгүй чухал. Одоо яг бас хэлэхэд барилгын инженерийн мэргэжил бол жоохон хэцүү мэргэжил л дээ. Ажиллах цагийн хуваар ажиллах нөхцөл гээд бүх зүйлсээ бодох юм бол гэхдээ яг ингээд нүдэн дээр магадгүй нэг давхар баригдаад, хоёр давхар баригдаад аливаа зүйл ингээд сүндэрж босоод миний урд ингээд бүтээн байгуулалт явж байгаа гэдгээсээ би маш таашаал кайф авдаг. Тэгэхээр барилга бол яг одоо би ингээд мэргэжлээ маш их дурлаад явж байна. Бүтээн байгуулалт гэдэг зүйлэндээ гэх юм уу? Яг мэргэжлээ болохоор би бас гэр бүлийн нөлөөтэйгээр өөрийн нөлөөтэй ингээд 50-50% ирэхэд бол сонгосон л доо. Дундуур нь утга зохиол гэдэг зүйл рүү явъя. Урлаг зохиолоор ажлыг гэсэн бодлоо тансаг байсан хэдий ч би яг үүндээ урлаг руу орохоос баг зэрэг айчсан өөрөө. Яг миний хэмжээнд иймэрхүү хэмжээ сонирхоод судлаад мэдрээд явж явах болох юм байна гэдэг үндслэлтүүрээд барилгын инженери мэргэжлэрээ өргөжлөж сураад төгссөн. Одоо болохоор би тэрэндээ харамсдаггүй. Магадгүй би хэдэн жилийн дараа чинь те маш мундаг инженер болоод том барилга сөндөрлүүлчээ тэрийг хараад ингээ бахархаа зогсож байгаа хэл да. Тэгэхээр яг тэрний төлөө би өнөөдрөөс эхлээд хичээн мэдгүй зүйлсүүд маш их гарч ирж байгаа барилга дээр гарангууд онл практик хоёрын зөрөө маш их зүйлсүүд байгаа. Тэгэхээр манай компанид азар надад зааж зөвөрлөх маш мундаг инженерүүд байгаа болохоор дэмжиж байгаагийн үндсэн дээр би ер нь бол хэдэн жилээр маш мундаг инженер боллоо гэж зорилгыг өөрчлөсөн одоо юм хэлээр явж байгаа. Одоо маш олон хүмүүс ер нь хүлээж иж магадгүй яг хүлээх эсвэл одоо бодох те тэгүн багтаа гэж бодож иж магадгүй. Ариагийн ном хизээ гарах вэ? Энэ талаар бодож үзсэн үү? Бодож үзсэн. Бүр ингээд бүтээх гэж хийчээч ч үзсэн. Тэгээд амар эргэлзээнд дунд одоо юм байлаа би явж байгаа. Ингээд зэхэж нүцсэн. Нилээн төгсөг шатн дээрээ хүрчээд би эхнээс нь бүгдийг нь устгаж бас үзсэн. Яруунагийн төврүүд л оролцож үзсэн юм л ер нь бол. Тэгээд яг тэр болгондоо ямар ойлголт төрж байгаа гэхээр би ингээд өөрөөрөө амирх голоод байгаад байгаа юм лээ л дээ. Яг тухайн үедээ за энэ гоё хөөрхөн яруу найраг болчихоо да гэж урамшуулж сэдэж бичээд зургийг үзээд өргөлтөнд өгөөд ардаас нь дахиад нэг удаа хоёр удаа уншингуудаа тэрийгэ голсон дахиад устгасан. Яг нэг ийм циклээр маш олон удаан явж байгаа 2 3 удаа энэ циклээр ингээд яваад байгаа байхгүй. Тэгэхээр би яг өөрийгөө голохооргүй тэр хэмжээнд хүрсэн цагтаа буюу тодорхойгүй. Тэр үед л магадгүй гарахлах гэж бодож байна. Тэгэхээр ер нь бол бид бүхэн ариагаас маш гоё уран зохиол яруу найргийн ном хүлээж болох нэ. Маш гоё гэхэд бас хэцүүхэн л байна. Яг зүгээр тий. Байж болно шүү дээ. Гэтэ муу ном гэж байдаггүй. Ер нь бол тийм шүү. Тий. Тэгэхээр ойлгож унших хүнд бол маш гоё санагдах баг. Би бас ер нь бас бичнэ гэж боддгоо. Гэхдээ бизнесийн ном л чих баг. Зөв хоёлаа тэгвэл сайхан баарчтай юм байна шүү дээ. Нэг даггүй тий. Чи яагаад шүлэг сонирхож болохгүй гэж. Би ч гэсэн надад ч гэсэн бизнесийн тодорхой мэдлэг хэрэгтэй. За тэгэхээр энэ подкастт хоёлаа тохирчлоо тий. Окей, тэгцгээ. За тэгээд ер нь өнөөдрийн подкастт оролцож байгаа ариада маш их баярлалаа. Тэгээд бас карантинаар ингээд хамт онлайнаар гэрээсээ ингээд подкаст хийж байгаад бас маш их баярлж байна цаг зав гаргасанд. Тэр ихэдөө яг сонсож байгаа хүмүүст яг ингээд ном сонирхоод, уран зохиол, яруу найраг сонирхож байгаа. Тэг ингээд маш их ном уншиж чаддаг. Одоо бас бага ном ч уншиж байгаа тийм хүмүүст ер нь бол эцлээд яг номны талаар эсвэл одоо өөрийнхөө талаар гэдэг ч юм уу summary юу байна? Бид бүхэнд хэлээч. За яг эцэст гэж хэлэхэд бас хөөрхөн урт хугацаатай подкаст болчихлоо тийм ээ. Тэгээд чөлөөт подкаст яг гоё чөлөөтэй ярьсан болохоор хэрэгтэй хэрэггүй маш олон зүйлсүүд ярьсан бах. Тэгээ хүмүүс мэдээж авах гээх ухаанаар амар хандах байх л та. Тэгээ ингээд сүлд нь яг хэлэхэд таны алтан цагнаас хомсолсон бол өршөөгөөрэй л гэж хэлээр энэ. Ямар нэг гэдэг хэрэг болохоор зүйлс ярьсан байвал уучлаарай. Тэгээд гоё чөлөөтэй подкастаа бол ярьчихлаа. Гэхдээ та эндээс магадгүй ганцхан ширхэг зүйлсийг ч гэсэн яг барьж аваад
ойлгож ивэл тэр маань миний хувьд маш том үр дүн болов гэж бодож байна. Тэгээд өнөөдрийн подкастыг сонсон нийт сонсогчдод маш их баярлалаа гэж хэлмээр байна. Маш их баярлалаа. За тэгээд энэ дээрээс маань одоо яг ариг хэлсэнчлэн ганцхан ширхэг зүйлийг олж хараад ганцхан ширхэг зүйлийг бид хоёр та бүхэнд ерөнхийдөө өгч чадсан байгаасай гэж хүсэж байна. Тэгээд өнөөдөр та номд дургуй гэж болно. Ном юу юм бэ? Бид наадах чи онлайнаар авчиж чадна гэж бодож байгаа ч гэсэн яг энэ ном чинь өөрөө үнэхээр хайр татам зүйл байдаг шүү гэдгийг одоо би бас анханаас яг мэдэрч ирсэн болохоор ингэж хэлмээр байгаа та. Тэгээд бас одоо маш олон сайхан ном уншиж байгаа хүмүүстэй хэлэхэд ингээд өшөө улам те өөр ертөнцийг ингэж нээж өөр олон ертөнцийг ингэж хууцыг эргүүлэх болгондоо нээж агаарай. Маш олон өөр гой ертөнцүүдийг нээж агаарай гэж хэлээд өнөөдрийн подкастыг нөрөөд өндөрлүүлье. За подкастт орсон тэргэлдээ маш их баярлалаа. За та бүхэнд баярлалаа. Ингээд хүн зэрэгтэй подкастыг номтой нөхөрлөе, номтой найзлая. Энэ дугаар маань энэ хүрээд өндөрлөж байна. Тэгээд энэ хүртэл сонссон сонсогч та бүхэндээ баярлалаа. Тэргэлээлээ. Peace. That you sent